Улирлын эхний уучраа таарсан энэ хоёр багийн тоглолтын дээр тэр нэгэн гайхал болон 6 дугаар байр дээд болон хамгийн доор явж байгаа хоёр багийн хоорондын өрсөлдөөн биднийг уйдаахгүй гэж найдаж байна. Ингээд тоглолт эхлэхэд бэлэн болжээ. За бөмбөгөнд Амар Робинсны эзгүүд Монголын эмэгтэй сагсны будагтаа талбайг эзэгнээд байгаа Тина Стефенс үсрэх юм байна. За тэгээд өнөөдөр энэ хоёр тоглогчийн будагтаа талбайн тэмцэл за биенийгээ хамгаалж байгаа тухайн тоглолт бол маш сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр баг дундаа өсрээд эхний давталгааг Амазонсоос гүйцэтгэхээр болж байна. Робинсон нэлээд хугацааны дараагаар багтаага нэгдэж байгаа. Хэрхэн тоглох бол за ариун цэцгийн солгоо цацалт нь оновчгүй болсон. Шууд амжилтын ерөнхий ивент тэтгэгч Platinum ивент тэтгэгч Дасанда Буухан М банк Гэрэлма хувилбар дуудсан. За Тинагийн Сландерээс уянга сулраад гараад ирсэн. Доор өгсөн Инэрмагийн давталгаа цагирга мөргөчлөө. Их гоё давталгаа байлаа. Иймэрхүү сул олдож байгаа давталгаа боломжуудаа ашиглахгүй бол Амазонсыг хожно гэдэг дэндүү хэцүү байх болно. Хариуг нь ариун цэцэг тэр даруй барьж байна. Ариун цэцэг, хулан, болор цэцэг, болор эрдэнэ гээд шигшээ тоглож байгаа олон шилдэг тоглогчид Амазонсын бүрэлдэхүүнд байгаа. Тэднээс гол одоо ингэж даваг үүсгэж байгаа зүйл юу вэ гэх юм бол ерөөсөө л бэлтгэл сургуультаас гадна өөртөө итгэх итгэл нь өөр төвшөнд байгаа шүү дээ. Тина Стефенс будагтаа талбайгаас тооны харьцааг 2 дээр тэнцвүүлж байна. За нэг тоглолтод ер нь бол дабл хийх нь бол энэ тоглогчийн хувьд бол ойлгомжтой байдаг. Нэг 15-15-ыг л дунджаар хүлээдэг болчиход байгаа шүү дээ энэ тоглогчоос. Гоё дамжуулт байна. Ариун цэцэг 2 оноо. Будагтаа талбайтай ойрхон ариун цэцгийг давтлуулах юм бол оноо алдснаас нэг ялгаагүй. За нэмээд бас Франк Гарсиаг дасгалжуулагчийн хувьд Улаанбаатар Амазонс баг дээр 2 дахь жилдээ ажиллаж байгаа учраас тухайн дасгалжуулагчийн систем Амазонст бол маш сайн суусан, нэвчин гисэн гэж хэлжихэд бол буруудахгүй. Уянгийн давталгаан дээр алдаа гарлаа. Ариун цэгийн ихний алдаа болсон. За Гэрэлма тоглолт эхлснээс хойш дамжуулалтуудаа өгөөд яг нэг богино хугацаанд түргэн шийдвэрүүдээ гаргаад Бинксийн давталгааг их гоё удирдах зохион байгуулан тоглолтыг эхлүүлж байна. Уянга ч гэсэн давталгаан дээр их идэвхтэй байна. Өмнө нь бол одоо ингэж будагтаа талбараа дайрсан тоглолтуудыг өмнөх тоглолтын дээр тийм ч их үзүүлэхгүй байсан. Эхний дургуулын шилжилт нь оновчтой болсон. Франк Гарсиа болон Соломон дасгалжуулагч нарыг бидэнд харуулад өнгөрлөө. Уянгийн 2 дахь дургуул оновчтой. За өнөөдөр хэрвээ аварга хамгаалагчдыг за 100% амжилттай яваа багийг зогсооё гэж бодож ивэл торгуулийн шийдэлтүүд за тэр 100% боломжуудыг бүгдийг л ашиглах хэрэгтэй те. Уран чимэг бөмбөгнөөсөө салгүй удаад алдчихлаа. Урднаасан болор цэг хулан руу өгчээсэн буцаад бөмбөг шилдсээр цаана хулан байсан доошоо өгсөн. За Стефенс харин Амар Робинсон дээр ямар сайн хамгаалваа. Яг л одоо ийм өрсөлдөөнийг бид нар хүлээж байгаа. Яг үнэ. Барьсан хамгаалч гэсэн Винксээс маш сайн болоод байна. Сая бол бөмбөгний шилжилт тийм уу байсангүй шүү дээ. Тэгсэн. Тоглогчоос сул чадсан уу чадсан. Тина Стефенс солгоо довтлогоо. За бөмбөг дундаа гэж заасан. Винкс бөмбөг үлдэж байгаа. Ариун цэцэг Робинсон хоёр хамтдаа талбай дээр байхад эмэгтэй лигийн бусад багууд ийм будагтаа талбай өрсөлдөөнийг тэр болгон харуулахгүй байсан бол Стефенс байхаар тэс өөр байна да. За гэхдээ давталгаагаа алдсан хурдан давталгааг эхлүүллээ. Амазонсын хамгийн аюултай зэвсэг бол энэ хамгаалтаас давталгаанд маш хурдан шилждэг байдал шүү дээ. Робинсон дохиод өнгөрөөсөн давталгаагаа алдчихлаа. Тулсан хамгаалт ирсэн эцэст нь алдаа боллоо. Хитрхи тайван хандчуу да. Эхний давталгаагаа баг алдна гэж төсөөлөлгүй Винксийн зогсож таарлаа. Ахаад арыг энэ дэр бол маш гоё дохиод өнгөрөөсөн бэлтгэл сургууль төдийлөн их хийгээгүй нэг хэсэг 1 сарын хугацаанд бас завсарласан байж болох юм аа. Амар Робинсон ийм давталгаа алдаж байгааг нь тийм олон харж байгааг юм байна. Эхний торгуул бас оновчгүй. Амазонс тэгээд нэг таархан мэдээ байгаа нь 16 дугаартай тоглогч Болор Эрдэнэ Батцоожийн Болор Эрдэнэ өнөөдрийн тоглолтод оролцохгүй нь 2-3 хоног ер нь оролцохгүй гэсэн урьдчилсан мэдээлэл гарсан. Түүний хувьд тэр нэг тоглолтын үеэр баруун билүү зүүн хөлийнхөө өвдөг хавцаа гიშмэлсэн. Тэгээд бэртэл шидэрсэн байх магадaltaй. Зарласан. Инэрмаа шууд 3-аа шидэж байна. Амаргийн самбар
За эргээд урт насан. Болор цэцэг. Заслан дээрээс сул тоглогч Амари Робинсны хоолой шийдэлд оновчгүй. За эхний 3 минутанд бол бид хуучин амархаас өмнө байсан тэр Амари Робинсныг бол олж хараагүй байна. Яг тийм. Торгуул алдж гин будагтай талбайгаас олон боломж алдлаа. Гэрэлмаа. Ахаад бөмбөг таслаад хурдан давтгаан шилжүүллээ. Тина Стивенс 2 алгасан алдсан самбарынхаа дог нэгээр нэмээд алдаа салгалаа. Хийвэл хийчихэр юмудаа алдаад байна да. Тэгэхээр магадгүй энэ хоёр баг яг энэ тоглолтыг маш өндөр одоо хариуцлагатай гэж орж ирж штэ. Тэгэлж Amazon-с бас нэг 100% амжилттай үргэлжлүүлэхийг хүсэж байгаа. Wings харин плей-офф орохыг хүсэж байгаа. Тийм ч учраас нэг тоглогчид тоглолтын ихэнд бие барих тийм зүйлүүд бас ажиглагдчих болох юм. Тина Стефенс 2 дахь торгуулийн хамтдаа сая 2 дахь торгуулаа алдсан. Торгуул алддаггүй бол төвийн тоглогч нь ээлжлээ. Торгуул алдаад байна шүү. Стефенс өмнө нь бол нэг тоглолтын дээр бүр 10-аас олон торгуул шидэхдээ бүгдийг нь оновчтой болгоод дуусгаж ийсэн. Хулан за Стефенсийн нөлөө хулан гадаа байж их бөмбөг өөр дээр наагаад Wings жилжлээ. За яг энэ бидэнд харагдж байгаа бүсгүй бол өнөөдөр өстой бүхэл зүйлийг хийж байна да. Өөрийнхөө 100%-ийг дайчлаад магадгүй 100-аас дээш хувьтай потенциалдаа хүрч тоглож ижил Amazon-сыг ийм бүрэлдэхүүнтэй байхад нь хожих боломжтой доо. Уран чимэг алдагдж явсан мөнгөийг багтаа үлдээсэн ямар гэчин ивгүй дамжуулт өгч өвдөө. Алдагдж байна. За энэ сантаар за уян гурван чимэг хоёр ойлголцоогүй юм байна. Урт насан болор цэцэг Тина Стефенс Инэрмагийн довтлогоо оновчгүй хулангийн самбар. Тоглолт эхлээд Инэрма 2 довтлогоо хийсэн. Нэг удаа 3 оны шидэлтийг сул шидэд алдсан. Сая бас боломжтой довтлогоо алдчихлаа. Тэгээд нөгөө талд очиод алдаа гаргасан. Гэхдээ Гэрэлмаа бол түүнийг зоригжуулаад зүгээрээ л шилж байгаа харагдаж байна. Зовг нь бол 3 довтлогыг маш сайн хамгаалаад эргээд өөрсдөө хурдан довтлогоонд орч чадлаа шүү дээ. Яг тэр боломжуудаа алдчихлаа. За одоо тэр боломжууд тэр оновчтой болсон бол 6-7 чонооны зэрэг би болохоор байлаа да урт насан ариун цэцэг ариун цэцгийн довтлогоо оновчтой болсон. Багийнхаа ихний 6 хоног бүгдийг нь ариун цэцэг өөрийнх нь нэрээр бичүүллээ. Улирлын тоглолтууд ер нь дуусахад өгч байгаа энэ үед Эмэгтэй лигийн шагналын эздэг ч гэсэн бид нэр ярьж эхлэх шаардлагатай болно. Улирлын MVP хэн болох уу? Тэгээд цаашаа Amazon-соос ирнэ хідэн шагнал хүртэх үү гээд мэдээж тэдний хувьд өөлөх зүйлгүй мэт л харагдаж байгаа шүү дээ. Амжилтны агсан тоглогч одоо шилдэг тоглогч, хамгаалагч те өөр юу гэдгийг ер нь өнгөрсөөлрөл Франк Гарсиа дасгалжуулагч, шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртэлцсэн. За ариун цэцэг бол MVP-г хүртсэн санагдаж байна. За тэгээд нэмээд амжилтны агсан тоглогч, шилдэг 6 дахь тоглогч гэдэг юм. Эдгээр шагналууд биднийг хүлээж байгаа. За одоо ерөнхийдөө нэг багуудад 4-5 тоглолт. 6 тоглолт үлдчихээд байна. Тина Стефенс хөлдөр ажилласан за энэ ч болон нэлээд бухимдж байгаа харагдаж байна. Ариун цэцгийн 2 дахь алдаа. За сэнэгтэр тэгээд туллан бас шаардлагагүй зүйл дээрээс техникийн алдаагаар торгуулах үедээ. Тийм сая Тина Стефенс дээр хулан нөхөж очиж байхад ариун цэцэг байрлалын хулангийн байрлалыг нөхөж байгаа. За тэр байрлал нөхөлтөн дээр л уран чимгээс хоцорчлоо л доо. Төгсөлт маань анзаарах юм бол энэ уран чимэг торгуулийн шийдэхдээ бас нэг алхмын араа шийдээд байгаа. Их хүчтэй шийддэг юм тоглож байлаа. Энэ удаа бүр самбардаад оруулчлаа. За эмэгтэй лигт ялангуяа хөгжлийн лигт бол зарим тоглогчид бүр торгуулийн шийдэлтийг үсэрч шийддэг тийм тохиолдлууд бий. Болор цэцэг ямар гоё шалтаад өгсөн бэ? Робинсон энэ тоглолтын 4 дахь оноогоо авч байна. Мэдрэмжтэй гэхэд эндүү мэдрэмжтэй гайхамшигтай дамжуулалтыг сая болор цэцгээс ирэл өгч байна. Инэрма Тина Стефенс Амари Робинсны алдаа ингээд Улаанбаатар Амазонсын будагтай талбайн гол 2 тоглогч болох ариун цэцэг Амари Робинсон 2-2 алдаатай болчлоо. Ердөө ихний үед
Энэ харин Wings-т маш сайн мэдээ шүү. Ялангуяа Tina Stephens Тэгэлгүй сайн яах вэ? мэдээ. За одоо ингээд маш том эрсдэл гаргаад үргэлжлүүлэх гэж байгаа шиг байх юм. За гэхдээ мэдээж тэдэнд Болор Эрдэнэ байна, Эрдэнмаа байна, өндөр тоглогчид байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ Робинсон ариун цэцгийн хэмжээнд бол байж чадахгүй гэдэг нь нэгэн ойлгомжтой. Яг үнэн. За Гэрэлмаар нэгний торгуулаа алдаж байна. 20 дахь торгуул. 20 дахь торгуул оновчтой болсон. 17. Маш том эрсдлийг хийгээл Франк Гарсиа тасалж өрөж тоглолтыг үргэлжлүүллээ дээ. Болор цэцэг урт насан Амари гар дээрээс бөмбөг алдсан эргээд хурдан довтгооны Wings Инэрмаа Стефенс руу доошоо өгч чадсан. За хамгаалагчийн гар хүрлээ. Tina Stephens-ийн давуу тал өмнөх тэр учраанаас тэс өөр болгож байгаа гэдгийг бид нар харсаар л байна да. Багийн ахлах соёлоо орж ирээд хооронд нь уран чимэг сэлгээний санал руу шилжлээ. Wings-с эхний нүүдлийг хийсэн. За тухайн тоглолт нь бол хулан ариун цэцэг нар байгаагүй. За тэгээд Wings-с гэх юм бол Tina Stephens байсангүй. Инэрмагийн дундын шийдэл оновчтой болсон 19. За ер нь их сонирхолтой өрнө сонирхолтой тулааныг л бид харах юм байна. Ариун цэцэг Tina Stephens-ийг гар дээрээс бөмбөг алдах төгссөн. Гэрэлмаагийн идэвхтэй хамгаалт сая бөмбөг таслахад ойрхон байлаа. Инэрмаа цаашаа хараад явж удаа уртнаас маш хэцүү байдлаар шийдсэн. Хашиж байгаад бөмбөгөө алдаж байх юм да соёлоо. Самбраа авч иж хамгаалт төгсөх ёстой байдаг. Хулан харин маш гоё овжин байлаа. Эхний 2 оноо авлаа. 3 онооны зөрүү эхний үед дуусаад 3 минутын хугацаа үлдсэн. Гэрэлмаа Tina Stephens өөрөө шахаа тоглолчондоо Stephens ур чадвар өндөртэй тоглож хөлийн ажиллагаагаа ялсан. Алдаа байхгүй ариун цэцэг Робинс хоёрын голд нь хавганд орлоо. За хоёр тоглогч гэсэн илүү хэлээсгүй. Тулангийн хоолын шийдэлд оновчтой болсон. Ингээд дараас нь 5 оноо 6 онооны зэрэг бий болгож байна. Фиба 3-3 сагсан нэмгийн өнгөрсөн эмэгтэйчүүд одоо улирлын онцлог шидэгч 4 шидэгчийн нэг хамгийн өндөр хөвтэй шидэг 4 шидэгчийн нэг болох Хонлбаатарын хулангийн шидэлт байлаа. Өндөр нуруулаг будагтай талбараа дайрдаг тоглогчоос шиддэг хулан болгож өөрийгөө өөрчилсөн гэд асал үнэхээр өндөр түвшний тоглогчоо. За өнөөний довтлогоо оновчгүй эргээд Amazon-сын довтлогоо Болор цэцэг задлаад өгсөн хулан Amari Robinson за бөмбөгийн шилжилт гайхалтай байлаа. 8 онооны зөрүү багахан хугацаанд үүссэн тасгалжуулагч Соломон завсарлаг захиалсангүй хүргэлцэнж байна. За одоо л энэ Wings илүү одоо удаан тоглох юм уу? Ийм боломжийг эвлэхийлвэл хоолой шийдэлт оновчгүй. За үгүй бол яг энэ нэг Улаанбаатар Amazon-сын аврагуудын темпэнд бүрэн орчод байна шүү дээ. Нарийн цэцэг бөмбөгийг аваад үлдээчлээ. Amazon-сын яг чанартай баг гэж ямар байдаг вэ гэдгийг тоглолтын цаг явах тусмал харуулдаг. Яг л тэр зарчмынхаа дагуу эхлүүлээд үргэлжлүүлээд явж байна. Робинсон Stephens-ээс алдаа салглаа. Шууд амжилтын Platinum event тэтгэгчээр Ice Mark премиум брендийн шинэ төрөл болох Cookie-тэй Eriste заримгийг худалдаанд гаргасан та бүхэн тэргүй заримгийг хамтлах боломжтой талбай дээр Wings-с за давталгааны гол сонголтуудын нэг сүүлийн тоглолтууд дээр болж чадж байгаа алтайг оруулж ирлээ. За мөн шууд амжилтын Platinum event тэтгэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн аль биесний дилер топ моторс ажиллаж байна. Amari Robinson хувийн 7 дахь оноо. За 8 дахь оноогоо бичүүлсэн. Тэгээд Wings-ийн довтлогыг хамтаарцгаая. Robinson тоглолтондоо дасаа талбайгаа мэдрээд багийнхныгаа ойлгоод их гоё болоод эхэллээ. Гэрэлмаа ямар гоё болтой. Яг л багтан дутагдчихсан оролтыг хийж чадлаа да. Сүүлийн үеийн довтлогоон дээр зөвхөн Tina Stephens болж Tina Stephens-ийг хараад зогсоод байсан шүү дээ. Олон шийдсэн ариун цэцэг авсан довтлогог төгсгсөн бидний сүүлийн жилүүдэд дэндүү олон удаа харсан хооронд хоёр тоглогчийн онцлог байлаа. Гэрэлмаа урт насны эсрэг шалдаад өгсөн намжуул алтай дундаас яг энэ одоо скораар гэж ярьдаг да. Юусе харилцаа оноонуудаа алдмааргүй байна тийм ээ.
Алтагийн давуу тал сая ахаал хараглаа да. Өндөр түвшинд оноо авах чадвартай л ийм тоглогч. Яг цэвэр оноо авах тал дээр бол асуудал байхгүй шүү дээ. Улан суларсан. Улан гэлтэр зүүн жавшин дээр сул алдаад байна. Алдсан ариун цэцэг 2 довтлогон дээр дараалаад яг ийм боллоо тэгээд төвийн тоглогчид сайн байхын давуу талыг л Amazon сутгаар нь л удирдлагын туршид мэдэрч байгаа баг шүү дээ. Хоёр дахь боломж тэдэнд байнга үүсэж байгаа гэж хэлж болно. Гэрэлмаа уртнасан зүүн талдаа гаргасан дамжуултаа өгсөн боловч бөмбөг таслагдаад эргээд Amazon-сын урд ногтлогоо ариун цэцэг солгоод автсан ногтлогоо алдсан. Ариун цэцэг эхний үед ихэд хэдийнэ 10 оноо төрсэн. Стивенс Робинсны өдөөс алтай задлсан уян заагаар дээрээс бөмбөгөө алдахад их л ойрхон байлаа. Бөмбөгөө барьцсан шүү доошоо өгсөн Стивенсийн гүйлт гоё төгсгөл нарийн байдгүй. За ариун цэцэг урд гараад ирсэн байсан. Эхний үеийн цаг дуусч байгаа мань үзэгчтэй 23-13 10 онооны зөрүүтэйгээр Улаанбаатар Amazon-сын эхний үед ядах юмгүйгээр тэргүүлэн дуусглаа. 2 дугаар үеийн тоглолтоор эргээд уулзъя. Завсарлага хугацаанд дууссан үзэгчтэй шууд амжилтын гол ивент тэтгэгч хамтдаа төрүүлж алах нь Unitel. За мөн шууд амжилтын гол ивент тэтгэгчээр Coca-Cola ажиллаж байна. Ундагаа уугаад шинэ жилийн хүслийн жагсаалтаа iCoke application руу үзэгч та бүхэн илгээгээрэй. За 2 дугаар үеийн эхний оног Болор Эрдэнэ авж байна. 14 дугаартай Улаанбаатар Amazon-сын гол бас оноо төвчтэй нэг Инэрмаа бөмбөгөө алдсан хулан алтай гэсэн тэмцэл дундаас хулан юутаж бөмбөгийг олоод ирсэн. Amazon-сын довтлогоо үргэлжилж байгаа. Уртнасан хулан Робинсон бөмбөгийн шилжилт гоё болор цэцэг үнэхээр одоо асуудалгүй зөөвргөл сарсан бөмбөгийг Amazon-сын тоглож байна да. Зүгээр бөмбөгийг яаж хүснээрээ шилжүүлж байна. Талбай дээр ур чадвартай тоглогчид олон, өндөр нуруулаг тоглогчид олон Amazon-с за сая харин шидэлтэй алдсан. Одоо энэ боломжуудыг л ашиглах хэрэгтэй. Тэдний зүгээр маш нэгтэл тоглох шаардлага байгаа шүү дээ. Бөмбөг алдсан. 2 ордон болтлоо. Зэчний үг их сонссонгүй те. За ингээд Wings-ийн тоглоог амтаарцгаая. Одоо ерөөсөө маш богино хугацаанд 2 дуурын төгсгөлд 1 дуурын төгсгөлд 2 дуурын эхлэлд ингээд 14 оны зэрэг бий болчлоо. Тинас Дефенс ямар нэг алдаа байхгүй өөрөө давуулаад шигцэн. За Тинас Дефенсийн тэр тоглолтыг хүчтэй эхлэж гисэн нэлээд унтарчлаа шүү. Утнасангийн холын шийдэл оновчгүй Инэрмаа эргээд хурдан тоглоно. Соёлоо хамт яваа. За дамжуулт бас баг зэрэг хойшоо ирчих шиг боллоо. Стивенс Робинсны өдөөс за маш гоё биеэрээ зай гаргаж чадлаа. Яг л ийм тоглолтууд хэрэгтэй байна да. Найдвартай төгсгөл. Найдвартай төгсгөлийг л Wings-с хэрэгтэй байна. Уртнасан болор цэцэг нэмээд одоо систем суудсан баг гэдэг бол маш тайван эцсийн мөчөд хүлээцтэй байдаг. Хулан 2 дахь боломжийг үүсгээд ээж тооноо авж байна. Хулангийн энэ тоглолтод авж байгаа 7 дахь оноо. Энэ Стивенс хэдийгээр бодтой талбайд одоо нуруулах хүчрэг том тоглогч гэсэн 2 эсрэг байх юм бол тий. Багаараа Стивенсийг зогсоогоод ийн л доо. Тэгээд хамгаалтын самбраач гэсэн авч чадлаггүйгээр бусд нь одоо Wings-с туслах хэрэгтэй. Довтлооны самбарт Amazon-с ямар ч асуудал байхгүй болчлоо. Хулан дахиад бөмбөг шилжсээр сулартал бөмбөгийг дамжуулж байна да. Урт насны довтлогоо оновчгүй. За Франкерсээ тасалжуулж урт насны довтлогоо нэлээд сэтгэл дундуур байна да. Соёлоо. За Жавчнэр Инэрмаа болор цэцгээс хүнд байдалд орсон. Соёлоогийн довтлогоо эцэст нь оновчтой болж 29-17. Талбай дээр солилцоо оруулж ирж байна. Улаанбаатар Amazon-саас. За саяны довтлогоо хэн нэг удаа хамтаарцгаая. 2 тоглогчийн голоор яг нэг жижигхэн анхаарал алдахыг нь гоё мэдэрлээ. Эрдэнэт Amazon-сын бүрэлдэхүүнд орж ирээд хэмжлэгийн саналж уус насан баг зэрэг
Шигэд орч байна. 145 дээрээс хулан шийдгээс эргэлзэхгүй байна да. Шидлэн ч яхаа өнөөдөр төдийлөн амжилттай биш байна. Хулан хаанаас гараад ирвэ? Холын шалгалт номчгүй болсон. Амари Робинсон болор эрдэн дээр доор ажилласан бөмбөг дундаа гэж үлээжээ. Лотерей холч өнөөдрийн тоглолтын дээр зүгээр бэлтгэл дээр байгаа юм шиг л байна да. Энэ дээр яхахгүй бөмбөг дундаа олцсон соёлоо маш хурдан ажилласан. Ингээд завсарлага араас эргээд уулзсан юм шүү дээ. Завсарлага хугацаа дууссан үзэгчтэй шууд амжилтын гол ивент тэгж шунан дурлан мамтыг зөвхөн KFC-гээс Wings багийн довтлогоо Гэрэлмаа завсарлагаас гарч ирээд за маш гоё явсан да. Гэхдээ хамгаалт нь оновчтой Эрдэнэ талбай дээр гарч ирээд нэг хаалтыг тавьчлаа. Алдаа байхгүй байна. Хулан бөмбөг алдахад ойрхон байсан. Доошоо өгсөн. Робинсон бөмбөг шилжсэн. Болор Эрдэнэ болор цэцэг сул хүний хайсаар доор суларсан хүн нь Робинсон байлаа. Хоёр дахь боломж өснөрөө тоглож байна да Амазонс. Дэндүү өндөр байна. Замун одоо найдвартай төгсгөлийг хийж байна да. Гэрэлмаа Эрдэнэтийн хамгаалалт маш ойрхон болоод байгаа. Өмнөх Гэрэлмаагийн довтлогоо бол хаалтаар дууссан шүү дээ. Энэ удаад Эрдэнэтийн хамгаалалт мөн сайн болсон. Эргээд өөрөө хурдан довтлогоонд орсон Эрдэнэт болор цэцэг Амазонс багийн нэг давуу тал одоо Гарсиа дасгалжуулагчийн систем гэж хэлж болох бах. Дээрээс нь ундрах дасгалжуулагч олон жилийн баг дээр ажиллалаа. Сэлгэнээс нь хэн гэдэг танигдаагүй байсан, мэддэггүй, харагдаж үзэгдээгүй тоглогч гарч ирсэн ч байсан. Яг л асуудалгүй энэ багийн мотор ажилласан хэвээр л байдаг. Тэр бол Амазонсын хамгийн том давуу тал. За тэгээд өмнөх жилүүдэд сэлгэний тоглогчид суулч гэдэг юм уу? Ийм шүүмжлэлд өртдөг байсан бол одоо харин тэдгээр тоглогчид маш туршлагатай тоглогчид болчихсон. Хэдийн нэгээс хоёр удаа лигийн аваргыг аваад үзчихсэн. Тийм. За энэ насан залуу шүү дээ. Тийм, уг нь бол насан залуу нэг 25 хүрээгүй тоглогчид байгаа гэдэг. Багийнхаа том игч нарын нэг нь л одоо хулаан харагдсан шүү дээ. Тэгээд бодохоор энэ багт бол Монголын эмэгтэй сагсанд хийх зүйл маш их байна. Амари Робинсон хоёр дахь боломжийг үүсгээд дэше явсан алтаагаас алдаа залгаж довтлогоо ч оновчтой болголоо. За энэ асуудлыг будагтаа талбай шийдэхгүй бол болохгүй гэдгийг ерөнхийдөө дасгалжуулагч шууд ойлгонгуудаа солилцоо оруулж ирж байгаа шиг байна. Алтай сэлгээний санал руу явж байна. Түүний оронд Стивенс орж ирэхээр болсон юм байна. Амари Робинсон нэмэлтээ шийдэхэд бэлэн болсон. Оновчтой болжээ. Хоёрхан 13 тоноо. За ариун цэцэг хэдийн 10-аас дээш оноо төрсэн. Олон 7 оноотой. Олон довтлогоо алдсан хэдий ч гэсэн хэдийнээ бас 7 оноо авчихсан л байж байна. Бөмбөгийг нь харин болон цохоо тасалчлаа. Улан дайраад явсан асуудал алгаа. 9 тоноо. Зэнгэд 19 онооны зүрх. Тоглолтын эхлэлийг нэг ойрхон тий эхний нэг 5 минут орчим Амазонс төвдөө 6 оноо алдаад өөрсдөө бас нэг ойролцоо явж чадчихсан Wings. Тэр цагаас хойш эсрэг багийнхаа хэмнэл рүү тэр чигтээ орчлоо. Тэглээ. Тухайн мөчөд юу гэх нэг 3 оноо 4 оноо дараалал алддаг. Wings-с завсарлага ирэх хэрэгтэй байсан болоо да. Tina Stephens хулангийн эсрэг дайраад явах юм байна. Хулаан алдаа гаргасан. За түүнээс биш бүр 10 хүртэл салхад Wings-с ямар нэгэн завсарлага ирсэн. Хулангийн ихний алдаа болж байгаа юм байна. Ямар нэгэн алдааны асуудал байхгүй байна. За энэ тоглогчийг бол дайраад ороод ирэхэд зогсооно гэдэг маш хэцүү. Тургуулын эхний шийдэлт алдаж байна. За энэ Wings-с мөн үлзий хүүг талбай дээр оруулж ирсэн байгаа. Tina Maria Stephens-ийн 2 дахь тургуул оногч болсон. 36-18. Wings-ийн оног яг л нэг нугалцсан явж байна. За одоо энэ оног ойртуулах шаардлагатай 10-аас татгшаа оруулж эхний хагасыг дуусгаж чадах юм бол. За тэр өмнөх хөрсөлтөнд бол холын шийдэлтүүд маш өндөр хөвтэй байсан шүү дээ Wings-с. Энэ удаад харин илүү хурдан довтлогоо, будагтай талбайд довтлогыг илүүд үзэж байна. Инэрмаа ямар нэгэн дамжуулалтгүйгээр өөрөө дээшээ явсан. Tina Stephens дээр
За Баатрин болор эрдний алдаа юу эсвэл за болор цэцгийн алдаа юм байна. Эндээс Инэрмаа зай гараад ирчихсэн учраас өөрөө самбартаад явах гэсэн. Эргээд Стефенс 2 дахь боломжийг үүсгээд алдаа салгасан. Одоо торгуулийн шилдтүүдийн найдвартай их хэрэгтэй. Эхний торгуул номчтой. Стефенс гарч ирсний дараагаар багаар оноогоо ахиулж байгаа нь Винксийн сайн хэрэг. Хоёр дахь торгуул номчтой болно гэсэн ажиг гарчлаа. Болор эрдэнэ самбарт байна. Самбар бол үнэхээр найдвартай байна. Амазонс. Болор цэцэг байхгүй байгаа шүү. Ариун цэцэг байхгүй байна. За мөн одоо эдгээр тоглогчид байхгүй бол бас нэг нь нуруудаг тоглогч Эрдэнэ Амазонс. Би онлотрын бол коллеж эд тономжтой 12 дахь оноо. Магаас 10-аас дээш оноо төрж байгаа 3 дахь тоглогч болсон. Амазонс бүр өндөр тоглогч боломж байгаа. Робинсон 5 номер дээр, ариун цэцэг 4 дээр, хулан 3 номер дээр гэдэг тий. Холбон тоглогчоор одоо магадгүй болор цэцэг ч юм уу ингээд тоглох юм бол боломж байгаа шүү дээ. За Инэрмаа ингээд энэ довтлоготой нийлээд дараасан 3-4 довтлогоо алдчихлаа. Тэгээд гол нь ямар ч дамжуулалтгүйгээр Инэрмаагийн гараас шууд энэ довтлогонууд гараад байна. Өнөөдрийн тоглолт нь Кайли Чон харагдахгүй байгаа. Тэгээд бодвол Шигшиогийнхаа цуглуултанд явсан болоо да. За яг одоогийн байдлаар бол бидэнд ирсэн мэдээлэл байхгүй байна. Шигшиогийн цуглуултууд бол яваад байгаа. За ялангуяа энэтхэг Вьетнам, за нэмээд Азийн орнууд. Тий, Азийн орнуудын, ялангуяа далайн орнуудын шгшөөгийн цуглуултууд яваад байгаа. Өчигний үйл туудахгүй бас 2025 оны далайн орнуудын наадам болно. Эдгээр шгшөөг бол харин дэлхийн аврах шалгуулт хийсэн шалгуулсан. Монголын эрэгтэй ялигт ирж тоглосон олон тоглогчид одоо Эрдэнэт Miners тэ Сэлэн бодон Knights өөрч одоо ирсэн бараг бүгд л байсан да. Тэнд бол энэ үйлрэлт бол энэтхгийн шгшөөг за бараг гарааны тоглогчид нь бүгд Монголд тоглолоо шүү дээ. Тэгээд Монголын эрэгтэй лигийн маань шилжилт хөдөлгөөний 12 сарын 1-нд ихэд Монгол тоглогчд болон Аз тоглогчдын шилжилт хөдөлгөөн албан ёсоор зогсгуулна. За түүний дараагаар харин плей-оффоос 72 цагийн өмнө ихэд Америкийн тоглогчдоо тий Азаас бусад ийм тоглогчдод багууд мэдүүлэгтэй явуулж дуусгасан байх шаардлагатай болж байгаа. Үндэсний дээдлийг хажуугаар эм хөгжлийн лиг үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд бямб нэм гарагт амралтын өдрүүдэд дараалан зохион байгуулагддаг. Та бүхэн бас үндэсний дээдлигээ үзээд завсар зайгаар нь хөгжлийн лигээ ч гэсэн үзэх боломжтой спортын төв ордонд явагддаг. Хөгжлийн лиг бол үн төлбөргүй байдаг. Тий. За мэдээж өнөөдөр тэгээд бас их сонирхолтой тоглолтууд бидний хүлээж байна үндэсний дээдлигийн хүрээнд. Энэ тоглолтын дараагаар эрэгтэй лигийн тоглолт 16-10-аас өнөөдрийн оргил тоглолт болох энэ үлрэлийн нээлт сүүлийн 2 үлрэлийн одоо финалистууд хасын хөлгүүд бишрэлт металл багийн сонирхолтой тоглолт хүлээж байна. Бишрэлт металл баг шинэхэн ахлах дасгалжуулагчаар ган хөлөг дасгалжуулагчийг ажиллуулахаар болсон бидний удирдлагчнаас шинэ 3 дахь ахлах дасгалжуулагчийн нүрийг үзэж байна. 3 оны шилэлт нь оновчгүй болоод Тена Стефенс хатгаж чадлаа. Онооны зүр улам бүр холдоод байгаа. Сүүлийн минут 30 секунд үргэлжиж байна ихний хаст. Инэрмаагийн хоолой шийдэл тоногчгүй. Өнөөдөр бол Инэрмаа их жолон довтлогоо гүйцэтгэж байна. Довтлогооны хувьд гэсэн тун таруулал байна да. Инэрмаа яг л өөрийнхөө үндсэн хийдэг юм ийгээд хөнгөний араас явж таарчээ. Инэрмаг суулгаас соёлоог оруулж ирсэн. Баг танилцны байгаа байдал сэтгэл зүй гэж харахад тэгэхээр одоо Амазонс өөр төвшин байсаар энэ да толгойн солилцоогоор орж ирэнгүүтээ 2 оноо хүлцэх хөө авч байна. 2 боломжоор 2 оноо авч чадсан. Орон 2 онооны зөрүүтэй ихний хагас
За энэ байдлаарч бас улам бүр холдох боломжтой л болоод энэ доо тоглолтын хэмнэлийг харахад одоо Амазонсоос улаан ариун цэцэг байгаа Робинсон суудсан болор гэдэг бас л нэг 3 тэгээд туршлагатай 4 тоглогч шин залуу нэг тоглогч буюу Эрдэнэттэй хамт л байна. Ямар гоё амжилт вэ? Болор цэцэг. Ингэж өөдөөс нь одоо лайк дарахаас ч яах вэ? За тэгээд би энийг ер нь маш сайн мэдэрч ойлгосон байна да. Соёлоо задлаад өгсөн үлцгийг хүү холж ил тоногчгүй улгийн замбар дахиад хурдан давталгоонд Эрдэнэт ариун цэцэг шуу шидсэн ариун цэцгийн 3 оны шилдэг оновчгүй. Ялангуяа тэр саяны болор цэцгийн дамжуулалтан дээр те Будагт талбайн ийм тоглогчид яг Будагт талбай руу дайраа зүсэд орж байгаа тэр агшиндан дамжуултыг өгөх юм бол одоо баг тамирчдын хоорондын ойлголцол ямар байгаа вэ? Дээрээс нь багийн уур амьсгал тий яг энэ дээр харагдчих шүү. Октоос нэг тоглогч төр бөмбөг удахгүй байгаа тий. Хин хаана байна? Одоо хаашаа дамжуулах уу гэж ямар нэг бодох зөвлөхүүгээр одоо шууд системийн дагуул хийж гин гэсэн үг шүү дээ. Тинас дефенс соёлоо. За алдаа болсон байна. Болорцгийн алдаа. Багийн алдаа түрүүнээс дэш хулангийн алдаа юм байна. Хоёр дахь алдаа болсон. За тэнцэн Тинас дефенсийн бас нүүрлүү баруун гар нэлээ орчжтэй. Тинас дефенс. За Тинас дефенсийн хоёр тургуулын араас Улаанбаатар Амазонс энэ тоглолтын ихний агсны сүүлийн тоглолтыг зохион байгуулнаа. Яг ингэж энэ Амазонсын бүрэлдэхүүнийг харахаар одоо нандин өсөл цэрэн лам тоглож ирсэн бол гэж бодлоо. Тэгвэл ямар зэрлэг боломж ирнэ байхгүй гэдээ хэлгээд нэг буруудах байхаа. За ихний хагасны сүүлийн тоглолтоо явж байгаа хулан 3-аас шидсэн оновчгүй Стивен Самраас аваад дуусч байгаа юм байна. 45-22 23 онооны зөрөг ихний хагаст Амазон сүсгэлээ 15 минут бид завсарлага болно үзэгчтэй 15 минутын завсарлагын дараа 2 дугаар хагасны тоглолтыг хүлээн авч үзэх болно. Түр баяртай. Сагсан бөмбөг бол зөвхөн тоглолт биш, харин сэтгэл хөдлөл. Тоглолтын ард өрнөж буй сонирхолтой яриа, анализ, үйл явдлын дэлгэрэнгүй том. Бид зөвхөн тоглолт биш, сагсан бөмбөгийн түүхийг өгүүлнэ, харин та дээдлийн аяллаа бидэнтэй хуваалцаж, сагсан бөмбөөр өөрийгөө зэмлээрэй. Бид дэлхий дээр бие биенээ хайрлаж, эв наримттай амьдрах учиртай гэдгийг ойлгуулсан төлөө хичээж байна да. Одоо нийгэм, реформ, анхны твийг хэдэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарах цаг ирсэн байна. Hello, I'm Roman Weidenfeller. You are watching Bundesliga on Premier Sports. Хоёр удирлын турш та бүхэн Азийн шилдэгүүдийн тоглолтыг үзсэн.
Зүүн Азийн Суперлигийн тэмцээний шинэ удирдал. Та үүнээс ч илүү үзэх болно. Илүү өргөжинд хэлсэн, илүү олон багууд өрсөлдөх болно. 6 сарын турш үргэлжлэх Зүүн Азийн хамгийн том лигийн тэмцээн. Албан ёсны онцгой хэрэгтэйгээр зөвхөн Премьер Спорт суугаар. Иргэн 5 тамгаар үзэгчтэй тоглолтын 2 дугаар хагас яг одоо эхлэхэд бэлэн болоод байна. 45-22-ийн харьцаатай 23 онооны итгэл төгс тэргүүллийг 20 минутын сагсан бөмбөгтөд үүсгэж чадсан. Одоо харин 2 дугаар хагас дээр юу болохыг хамтаа харцгаа. Эхний довтлогоо ариун цэцэг үүсгэхэд талдлаа. За уг нь бол маш ширүүн тэмцлийг тоглолтын эхлэлд үзүүлсэн дамжуулт таслагдсан Амар Робинсон шалтаад үлдээсэн болор цэцгийн бөмбөг Тина Стефенс тасалсан. За тэнцэн туслах тасгалжуулагч ундрах бол нэлээл бухимдсан харагдаж байна. Тина Стефенс довтлогоо алдсан ч 2 дахь боломжийг үүсгээд оноогоо авч байна. 45-24. За Тина Стефенс өнөөдрийн тоглолтод ингээд 10 оноо авч байна. Ариун цэцэг. За эсрэг талаас бол 3 ч тоглогч нь 10-аас дээш оноонд хүрчихсэн байгаа. Булан ариун цэцэг болон Амар Робинсон нар. Ариун цэцэг Үлзий хүүгийн эсрэг довтлсон довтлогоо оновчгүй. Соёлоо гэрэлмаа. Тина Стефенс дундаас шидэлт оновчгүй. За хоёр баг дараас хэд хэдэн довтлогоонууд алдчихлаа да. Урт насан тэр хөлний өвгөө болцсон байсан гайгүй юм шиг байна. Сайн мэдээ. Болор цэцэг дамжуулт гоёо болор цэцэг талбай гэхээр эзэгэнж байна да. Яаж дамжуултыг хизээ өгөх үү, яах үү гэдэг дэндүү 50 байна. Зөвхөн довтлогоог уралж гин гэж хэлчихэд бол буруудахгүй юм да болор цэцгийг. Бусад тоглогчдод маш сайн тоглуулж байна. Гэрэлмаа. Уянг. За уянг дундаас өндөр өвтэй шиддэг нь удаа шидэлтэй алдаж байна. Болон руу гисэн. За нааша урт насны руу дамжуултыг өгч байгаа юм байна. Инжүүсээр бөмбөг цаад болор цэцэг хэлсэн. Заслан дуудлаа. Соёлоо заслан дээр хоцорч үлдсэнгүү нөхөдийг чадсан. Робинсон дайраад явлаа. Довтлогоо оновчгүй Стефен сайн хамгааллаа. За Тина Стефенс энэ үлсгээс бол шууд өөрөө дайраад орчоод байгаа. Довтлогоо оновчтой болсон. 47-26 байна. 21 онооны зэрэг болор цэцэг. За хөлбраа дуудсан. Булангийн цэцлэнээс Амар Робинсон доор бөмбөгийг хүлээж авч байгаа юм байна. Уянгийн эсрэг задлсан болор цэцэг. За энэ бөмбөгний шилжилтүүд ямар гоё явж байна. Урт насан холын шилжилт оновчгүй Амар Робинсон 2 дахь боломжийг үүсгэсэн. Ямар нэг алдаа байхгүй. Үлзий хүүгийн сайн хамгаалт байлаа. Үлзий хүү дөрөв гарч ирээд сайн тоглолтыг үзүүлсэн. Тэрнээс хойш талбай дээр олон минут байсаар байна. Тина Стефенс ариун цэцэг дээр алдаа гаргалаа. Довтлооны алдаа болсон. Ариун цэцгийн сайн хамгаалт. За ариун цэцэгч нь яг ийм контактуудыг маш олон авдаг та. За эндээс уулсны хамтаараа гар бууцсан юм тий. Тийм байна. Нүрдлэн рүү зогтсон бол та. За энэ том тоглогчийн гар буугаад бас их хүчтэй очиж байгаа хаа. Солилцоо оруулж ирлээ. Үлзий хүү суусан уран чимэг талбай дээр гарч ирж байна. Яг зөвхөн сүүлийн хэдэн тоглолтуудаас бид нар удирдлагын ихэнх үед байсан Wings-с ахиж байгаа зүйлийг бол харж байна. Тэр юу гэх юм бол одоо баг тоглогчдын систем илүү сайжраад, хувилбарууд илүү сайн хувилбартай тоглоод Amazon-с биш бол бусад багуудтай бол их ойрхон өрсөлдөд магадгүй хож боломжтой. Amazon-сын хувьд дэндүү өөр төвшөнд байгаад байгаа л да. Дахиад хоёр оноо маш амархан харагдуулаад байгаа шүү дээ энэ лиг. Яг үнэ. Тэгээд энэ амархан харагдуулж байгаа шалтгаан бол
нэгдүгээр багийн систем маш зөв суусан. Хоёрдугаарт бүх тамирчид маш төвчээртэй байж чадчих тийм. Тоглооны 24 секундыг бүтэн ашиглаж гин 100% боломж гарч ирэхийг хүлээж байна. Уянга товтлогоо алдсан эргээд ариун цэцэг хурдан тоглоом тогтсон. Болор цэцэг дээр Гэрэлмагийн хамгаалт маш ойрхон болоод исэн доо. Амар Робинсон Баталбаа хороо холонг оруулахгүйгээр уянга тун сайн хамгаалтыг хийсэн. Ариун цэцэг шүглэл дуурсан юу болов? алдаа гарсан гэж үлээжээ. Өнөөдөр тэгээд бид Амар Робинсон, Тина Стефенс гэсэн энэ хоёр тоглогч ер нь хоорондын өрсөлдөөнийг олон үзсэнгүй шүү. Ер нь Амазонс товтлохдоо айл болох заслан дээрээс Амар Робинсныг солиод хамгаалагчийг солиулаад байна шүү дээ. Ариун цэцгийн ихний торгуулийн шийдэлд нономжтой болсон. Хоёр дахь шийдэлт. За нийтдээ 9 тоглолтыг хийж байгаа Амазонсын хувьд бусад өрсөлдөгчдөө бол дунджаар энэ үйлрэлд 36.8 онооны зөрүүтэй хожиж байгаа. Вау. 36.1. За 37 оноо бодчих тий. 37 онооны зөрүүтэй хожиж байна. Өнөөдөр бол 25 онооны зөрүүтэй. Ер нь зүгээр 37 онооны зөрүүтэй хожино гэдэг нь өөрөө бараг л утгагүй мэт сонсогдож шүү дээ тий. Энэ багийн ур чадвар өөр төвшөнд байгаа. Тэгэхээр Азад өрсөлдөө шилдэг дөрвөн багийн нэг болсон гэдгийн гол учир утга шалтгааныг бид эндээс харж болох хаа. Өмнөх үйлрэлд бол энэ тоо арайч бас юм өндөр биш. 29.1 байсан. 29 байсан бол 37 болоод өссөн. Тэгэхээр одоо Амар Робинсон, Кайли Чон гэд ур чадварууд нэмэгдсэн, булан нэмэгдсэн. Тоглогчид улам бүр туршлагатай болсон, хоёр тоглогч нь гавьяд болсон гэж хэлсэн олон юм байна л да. За тэгээд нэг тоглогчоо туршлага судлуулах. За мөн одоо туршлагажуулах маягаар Америк нэгдсэн улсад сургаж байгаа ч гэдэг юм. Тийм ер нь бол. Гэтэ мэдээж бид Монголын сагсан бүцнэрэгчд бүгдээрээ л нандин үслэгээ одоо магадгүй NCAA 1-р дивизион тоглоо цаашдаа улам бүр ахаасаа гэж бол хүсэж байгаа. Багийнхаа онооны лидерээрч тоглоо те. Маш одоо сайн тоглолтыг үзүүлээд үндэсний дээдлэгт яаж тоглодог? Яг л тиймэрээ байгаа тийм. Тэгээд энэ өрсөлдөөнөөс гарч ирсэн тоглогч за яг сагсан бөмбөгийн их оронд те Америк нэгдсэн улсад очиод яг тэр хэмжээнд тоглоно гэдэг бол Монголын эмэгтэй сагсан бөмбөг бас сүүлийн жилүүдэд хэрхэн өндөр хэмжээнд хөгжсөн бэ гэдгийг л харуулж байна да. За ахад Винксийн давталгаа хэлсэн 25 оны зөрүүтэй байгаа. Алдсан соёлоо хоёр боломжийг үүсгэжлээ. Бөмбөөр алдчихлаа. Эмэгтэй лиг эхэлсэн цаг үе. За 2022-оос 23 он гээд яг статистик мэдээллийг илүү сайн одоо дэлгэрүүлэн хөтлөж эхэлсэн цагаас хойш гэж бид нар ярих юм бол нийтдээ одоо 72 тоглоод байгаа юм байна. Амазонс багшуд. Тэгээд 72-оос 60 хоцсон, 12 хожигдсон. Үнэхээр бол одоо Амазонсыг нь хожих баг боломжгүй шахав гэж хэлж болох байх. Хожлынх нь 83.3%. 83.3% та хождог. За тэгээд бид нар NBA дээр дасгалжуулагчдыг ярьдаг шүү дээ. За хожлынх нь хувийн 60-аас дээш үүтэй тий 65, 50-аас дээш гэдэг. Ингээ ярьдаг бол Амазонс багаараа юм. Тэгэхээр одоо магадгүй Франк Гарсиа дасгалжуулагчийн хожлын хувьгээ ярих юм бол баг 90-ээс дээш юм уу? Тийм тэгээд өсвөлрэлтэй оруулаад шүү дээ. Одоо энэ Испани дасгалжуулагчийн CV-н дээр л ер нь маш тодор бичигдэх юм амжилт болоод байна шүү дээ. Хаалт томчтой болсон ариун цэцгийн хаалт. За эргээд алдаа гарсан. За Франк Гарсиа дасгалжуулагч бол спортын бус алдааг шүүгчээс нэхэд байгаа харагдаж байна. Уяны шидэлтэн дээр ариун цэцгийн хаалт томчтой. За шүүгчд спортын бус алдаа байсан хэсгийг бичлэг ухрааж үзэх юм байна. Шууд амжилтын Platinum event тэгч Дасанда Буаны банк зөвхөн шууд амжилтын Platinum event тэгчээр спортыг дэмжигч Toyota аль биесны дилер топ моторс ажиллаж байна.
За энгийн алдаа гэж хөгжүүлсэн. Тэгээд түрүүний мэдээлэл дээр нэмээд дуулгахад Франк Гарсиа дасгалжуулагч Улаанбаатар Амазонс дэрснээс хойш нийт 35 тоглолтыг хийгээд байгаа. 31 тоглолтыг хийсэн. 88.6% хожлыг. За бараг л лир тэгээд мэдээж бас яг нэг статистик мэдээллүүдийг Premier Sports телевизээс албан ёсоор бүрдгээд ийм одоо нарийн тоонуудыг гаргаж байгаа бас маш баяртай байна. Тэгээд иймэрхүү статистик мэдээллүүд Сагсан бөмбөгийн лигийг улам бүр сонирхолтой болгодог шүү дээ. За дамжуулалт алдагдсан буцаагаар гэхдээ авч чадлаа нарийн чимэг дамжуулалт Стивенс дээр ирлээ. Голоор нь ороод ирсэн гой довтлогоо байлаа. Гэхдээ төгсгөл нь ордгүй. Ахаад өмг таслах гэж оролцсон дундаа болоод Амазонс төлөвч Винкс төлөвч байгаа юм. Гарсиа дасгалжуулагч тоглож эхэлснээс хойш дасгалжуулж эхэлснээс хойш 35-аас 31 дөнгөсөн үлрэлт финал дээр л 3 хожигдсан. Тэгээ 2 хожигдсан. 2 хожигдсан. За тэгээд үлрэлт 2 хожигдсан. Эхний шатанд бол хожигдоогүй нэг хожигдлоо. Тиймэрхүү юм болсон доо. Энэ зүгээр Амазонсыг хожигдж гин гэж баг толгой дотор муухаач байлаа. Ийм л та супер баг бүрдээд байна. За тэгээд энэ залуу тоглогчдын ард бас Инхлэн Эрдэнмаа за Эрдэнэод гээд бүрч залуу тоглогчд бас бэлтгэгдээд гарч байна. Тэр Улаанбаатар Амазонс баг бол клубын хэмжээнд бол маш зөв зүйтэй ийм хэллэг, ийм системийг тавьж байна да. Эрдэнэодын тургуулын эхний шилдэг тоновчгүй 2 дахь тургуул. 2 дахь тургуул мөн алдаж байна. Амар Робинсон 2 дахь боломжийг үүсгэсэн. Болор цэцэг. Болор цэцгийн дамжуулалт өнөөдөр үнэхээр гоё юмсэг болж байна доо. Эрдэнэодын хоолын шидэл тоновчгүй. За ингээд сурталчилгааны завсарлага ирж байгаа маань үзэгчтэй шууд дамжуулалтын гол ивент тэгж хамтдаа төрүүлж алхах нь Иргэн давтамар үзэгчтэй 25 онооны зөрүүтэй үргэлжилсээр байна. 3 минут 29 секундын хугацаа 3 дугаар үед үлдсэн. Шууд амжилтын гол ивент итгэгч хамтаа төрүүлж алах нь Unitel. Энэ шууд амжилтын гол ивент итгэгч Шун дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC самун шууд амжилтын платинум ивент итгэгчээр таны дижитал аяллаа ихтгэл түнш IT зон ажиллаж байгаа. Та хэрвээ компьютер, принтер, ухаалаг хөрөмжүүд авахар шийдсэн бол IT store-оос аваарай. За хоолны шийдэл бас унах дуртай байна. 19 дэх оноо. Яг өнөөдөр нэг өөр зүйл байгаа нь юу гэх юм бол Amazon's баг нэг тоглолтод нэг 90-с дээш оноо авч дуусгадаг шүү дээ. Одоогийн байдлаар бол 56 оноотой. Одоо хамгаалтаар илүү сайн нэвтрүүлээд авах юм бол Amazon's-ыг авдаг дунджаас нь бага оноо алдаж дуусгах боломж бол байна. Хулангийн итгэмээргүй нэг шийдэлтийг л бидэнд бас давтан харуулж байна. Баатрин болорт нь сэлгээр талбад орсон. За тэгээд Amazon-ийн тоглолтын талаар ярихад бас нэг тоглогч төр хитэх ачааллыг өгөхгүй байгаа тийм ээ. Өмнө нь зөвхөн ариун цэцэг хулан гэсэн хоёр тоглогч, за өнгөрсөн удирдалт бол Graceberg гэдэг эдгээр тоглогчид ачааллыг үрж явдаг байсан бол одоо жижиг тоглогчд дээр ч гэсэн ачааллуудыг хуваарлагдаж очиж байгаа. За ялангуяа өнөөдрийн тоглолтоос ингээд харахад болор цэцэг бөмбөгтэй бас өндөр ачаалттай тоглож байна. За нэмээд уламжлалсан Амар Робинсон ариун цэцэг гэх тоглогчд бол будагтай талбайд хүчтэй тэмцлийг үзүүлж байна. Кайли Чонг байхгүй байгаа шүү дээ. Кайли Чонг ирэхээр пастинг Шигшиаогийн гарааны их холбонд тоглож ирэх гэдэг оноо авдаг ур чадвартай. Яг энэ байдлаараа бол зүгээр
энэ улирлын үндэсний дээдлийг эмэгтэйчүүд дээр ямар нэг импорт тоглогч бусад багуудыг ирэх вэ гэдгээс л их зүйл шалтгаалах гэдэг. Тэрнээс биш одоогийн байдлаар бол Amazon-с яхаарахгүй одоо бид нар энэ тоглолтуудаас нь харж ин зогсоогдчих байгаа. Яг үнэ. Захаа доошоо явсан дамжуулт гоё өөрөөс нь өндөр намын зөрүүд маш их байлаа. Дахиад задлаад гаргаад өглөө суларсан Эрдэнэт 3 шидэд алдлаа. Болор Эрдэнэ урт байна да талбай дээр бөмбөгийн үлдээсэн. Amazon-сын довтлого үргэлжилсээр харин дараалсан довтлогонууд алдлаа 30 онооны зөрүүтэй байгаа. Tina Stevens явах газаргүй болсон. Шууд шидэж байна. За Тамир талбай дээр гараад ирсэн гэдгийг саяны шийдэл дээр яваг нь мэдгэлээ. Гэтэ шийдэлт нь оновчгүй. Тамирын ур чадвартай яваг нь ярих юм байхгүй тоглогчдоо. Тэгээд Wings хангалттай сайн ашиглагдаж хараахан чадахгүй байгаа. Самбардаад өгсөн дамжуулт болж хувраад 2-1 боллоо. Марк сая зөв шийдвэр болчихоо да. Тэгэж хүчтэй гараасаа гаргаад дамжуулт болгоцсон. Wings-ийн мэдээж одоо энэ тоглолтын үр дүн ерөнхийдөө ойлгомжтой болох гээд байдаг. Энэ ийм үед явж байгаа ч гэсэн дараагийн тоглолтуудаа сайн илүүтэйгээр бас нэгтраад дамжуулт баг хувилбарууд дээр анхаарад ингээд явах боломж бол байна. Гэрэлмаа дамжуулт өгсөн. Гоён хөл алдаад илүү алхалт болоход ойрхон байлаа. За харин доор ямар гоё байрлал эзэлвэ Стивенс алдчихлаа. Яхаар өнөөдрийн туршид бол Робинсон илүүхлэхт Робинсон ганцаараа гэлтгүүгээд багаараа байж илүү багийн тоглолтыг сайн үзүүлж чадсан учраас илүүхэж чадлаа гэж хэлж болох бах. Болор Эрдэнэ баг нь 32 оноогоор хожиж явхад нэг бөмбөг алдахтаа л ингэж л ууралж шүү дээ. Тэгээд одоо өөртөө болон багийнхандаа тавьж байгаа шаардлага тий стандарт нь ямар өндөр түвшинд байгаа вэ гэдгийг дахиад нэг илэрхийлж байгаа хэрэг баха. За нэмээд Болор Эрдэнэ бол маш удаан хугацаанд яг энэ лигийн авраг гэх хэрхэмтэй цолыг авахыг зорж ирсэн ийм туршлагатай тоглогч. Тэгээд энэ болоод Улаанбаатар Amazon-с багт нэгдснээр энэ зорилгодоо бас нэг алхам ойртгоо гэж хараад байгаа. За одоо ч нэрсэн ингээл аврагал авах дутуу бах та. Авраг авах л дутуу. За тэгээд MVP болоо тий. Уг нь л MVP-ийн хэмжээд энэ үйлрэл бас их боломжтой жил нь Болор Эрдэнэ дээр. Тийм ер нь их тэгш тоглолттой жил байгаа. За энэ дөнгөж талсан. Эднод тоглоом оновч боллоо. За өнгөрсөн өдрөд бол хэрвээ багийн амжилт бас дээгүүр байсан бол ариун цэцгээс тийм MVP шагналыг өрсөд авах боломжтой шүү дээ. Яг зүгээр энэ жил ингэж хэлж байгаа гол шалтгаан нэгдүгээр багийн амжилтнаас хоёрдугаар ариун цэцэг хулан 2 нэг цагаараа амраад их олон тоглолт өнжсөн. Лигийн журман дээр байгаа л да MVP гэхэд 70-аас дээш үү. Тийм ихээр энэ бас хулан ариун цэцэг 2 төр болцлыг хангахгүй байж магадгүй болох гээд байгаа. Болор цэцгийн 3 онооны шийдэлтэн 3 дугаар үеийн төгсгөл оновчтой болж байна. 63-30 33 онооны зөрүү 4 дугаар үеийн маш том давуу талыг тэд өөрсдөө ихэд алдавсан. Ахаад нэг энэ гоё шийдэлтийг хараад 2 минут завсарлаа. Шууд амжилтанд иргэн тавтамар л үзэгчтэй. Шууд амжилтын Platinum event тэгчээр та дижитал аяллаа ихтгэл түвш IT zone ажиллаж байна. Та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүдээ IT store-оос аваарай. Бөмбөг таслагдсан гэрэлмагийн 2 оноо. За бас сая манай статистикийн албанаас их сонирхолтой мэдээллийг бидэнд хүргэлээ. Энэ юу гэх юм бол эмэгтэй лиг дээр Amazon-сын одоо ноёрхол ямар сайн байгаа вэ гэдгийг ахаад нэг батлах үзүүлэлт байна. Өнгөрсөн жилийн 3 дугаар сарын 2-наас хойш Amazon-с хожигдоогүй. За бүр ингээд дэлгэрүүлээд ярих юм бол 272 хоногийн туршид Улаанбаатар Amazon-сыг хожих баг Монголын сагсан бүгд одоогоор алга. Энэ нэг зүйлээрээ адил байгаа нь одоо 22-оос 23 оны улирлын Эрдэнэт Miners багийн тэр гайхалтай амжилт 23-оос 24 оны 11 сар орчимд л нэг зогссон.
тэртэй л одоо их ойролцоо байна. Яг л нэг доминант те. За одоо тэгээд төсөөлөх юм бол хэрвээ эмэгтэй лигийн улирал дуустал те. Одоо бүр плей-офф финалийн цуврал дуустал хэрвээ Amazons яг энэ амжилтаа үргэлжлүүлж чадах юм бол бүтэн 1 жилийн хугацаанд жил дамнан хожигдоогүй ийм амжилтын эзэн болох боломжтой маа. Одоо бол хараахан жил дамнаг байгаа ихнийх. Amazons бол бүрэн боломж байна. 12 сар ингээд дуустал плей-оффын өмнөх одоо улирлын тоглолтууд явна шүү дээ. Тэгээд 1 сараас эхлээд эмэгтэй лигийн плей-оффын тоглолтууд эхлээд явна гэхээр жил дамнаад хожигдохгүй байх маш том боломж Amazons байна. Ер нь Amazons-ийн энэ амжилтыг магадгүй дараа дахиад Amazons л өвдөх. За магадгүй одоо Улаанбаатар Amazons-ийн сошиал медиа баг те үүнийг тэмдэглээд авах юм бол 365 хоног ялэгдэлгүй ч гэдэг юм уу. Тим постероо шууд нүдэнд төсөөлөгдөж байна. За тэгээд Amazons-тай холбоотой одоо 90 жилийн онцгой амжилтууд үндэсний дээдлийг дээр бүртгэж байна да. За гол нь гэхдээ тэдний удирдлагын тоглолтууд бас дуусаагүй байгаа. Үүний дараа 5 тоглолтыг хүлээж байгаа. Лигт шинэ лигоноор тоглогчид ирсэн. Тийм ч утгаараа Улаанбаатар Amazons-ийн эсрэг үзүүлэх төр тэмцлүүд бол ширүүн өрнөсөөр байгаа. Тийм улам сайжрах байх гэж бас найдаж байна. Бусад багууд одоо 10-та юна алтан од бусад итүүгээр ирсүүтэй. Соёлоо. За довтлогооны цаг дуусахтай зэрэгцээд шийдсэн шийдэлт оновчгүй болсон. За солилцоо орж ирж байгаа юм байна. За ингээд тоглолтын бас 4-р үед залуу албан тоглогч инхлэнг оруулж ирж байгаа юм байна. За тоглолтын хэв маяг ур чадрын хувьд ер нь л одоо нандин хүслийг санагдуулсан юм тоглогч. Нэг дугаартын инхлэнгээ. Тийм. Царайц ч гэсэн ойролцоо дөө. За 35 оны зөвлөлтөд бөмбөг гол шилжсэн, шийдэлт номчгүй Робинсны хашсан уян Стивенс бөмбөг авах боломжийг үүсгэж чадлаа. Дахиад эргээд явсан хаалт оновчтой болор цэцэг мэдрэмжтэй байна. Дахиад хурдан давталгааг эхлүүлсэн. Яг л үндсэн юм гайхалтай дамжуултыг өгсөн 2 оноо. Болор цэцгийн дамжуултуудаа ер нь яаж өгөөд ийна? Яа. За Тин Стефенс хурууга тулгсан юм уу та? Нэлээд эвгүүл болчихсон байна. За энэ дуурхтаа эвгүй тулаан унтсан байж магадгүй. Тэгээд үйлчлүүлээд энэ давталгааг магадгүй харуулвал харуулж шууд Стефенс рүү шилжчихсэн юм байна. За Эрдэнэ энэ тоглолтод бас анх удаага талбайд орж ирж байна. Мари Робинс өөрийнхөө хийх ажлыг тултал нь хийгээл 100, 200, 300% хийгээл суулаа да. За өнөөдрийн тоглолтод бол 25 оноо авчихсан явж байгаа Мари Робинс. За Тина Стефенсийн довтлогоо болдгоо дээ. Эргээд уянг дээр алдаа гарсан. За хити баг нь ингээд 30 гаруй онооны зөрүүтэй хожиж байгаа ч гэсэн. Франк Гарсия дасгалжуулагчид тамирчтай шаардлага тавьсаар байна. Түүний өгдөг ярилцлаган дээр ч гэсэн хэлжсэн л да. Би бол мэдээж одоо бүх хүчээрээ тоглох нь сагсан бүгд мэдээж өрсөлдөгчдөө хүндэлж байгаа хэрэг. Тэгээ нөгөө талаараа бол би бол үргэлж багийнхнаасаа өндөр түвшний өндөр зэрэглэлийн стандартыг тавьж тоглуулдаг. Тоглоом хамгаалалт өрсөлдөгчин хэн байна? Тоглолтын үеэ хизээ байна гэдгээс үн шалтгаал. Энэ Amazons-ийн амжилт сайн байгаагийн нэг шалтгаан байхаа гэж бодож байна. Эрдэнэ шилэлт номч боллоо. Алдаа нэхэд оцорлоо. Хулан хүмүүнээс нь л яриад их шиг байна да. За гэрэлмаа 2 хамгаалагчийн голоор явсан. Бөмбөг алдсан. Болор цэцэг. За болор цэцгийн гарт бөмбөг байхад бол найдвартай байгаа. Улан суларсан, 3-аас шидсэн оновчтой найдвартай 145-аас хулан шидэхэд дэндүү дуртай байна да. 24 дэх оноо. Улан бас эргэж ирснээс хойш нэлээд өндөр оноо ингэж аваагүй шүү. Ариун цэцэг суудсан байгаа. Амари Робинсээс судахгүй ч юм хулан цэлгэний саналга шилжиж нэстэй. Ахаад хаалт оновчтой олсон. За нэлийн тогтох юм бол ер нь хулан өөрөө
3 оны шийдэлтийг гүйцэтгээд дахиад оноогоо ахиулах боломжтой. Суларцсан. Хулан 3-аас шийдэлт нь оновчтой. Ахиад шийдэ 30 оноо төрчих үедээ. За дэндүү хөнгөн гарч ин да бөмбөг гараас. Бүр дэндүү амархан байна. 43 онооны зөрүү. За Amazon бол 37 онооны зөрүүтэй хождог шүү. Буцаагаал тэр одоо өөрсдийнхөө тавьсан стандарт босго дээр аваачихын дай өнөдөр чи. Алтай Стивенс ер нь тоглолтын хувьд нэгэнтээ ойлгомжтой болсон гэж хэлж болно. Гэхдээ одоо бид нэр хулан хэдэн оноо авах нь хэдэн онооны зөрүүтэй Amazon сольжих нь үү гэж. За уянгийн гоё амжилт байсан. За эргээд бөмбөгөндөөс Wings-с гарч байгаа юм байна. За солилцоогоор уран чимэг орж ирээд Tina Stephens-ийг солонд асгалжуулагч эрт авж байгаа юм байна. Таймдыг багийн гол тоглогч өндөр ачаалал авалгүй одоо нэгэнтээ шийдэгдсэн тоглолтын дээр сууж исэн. Тийм цаашид одоо маш олон чухал тоглолт хүлээж штэ. Тэднийг 5 чухал тоглолт хүлээж байгаа. Энэ 11 дахь тоглолт нь. Тэгэхээр 4 тоглолт. Тэр 4 дээр ер нь бүгдэн дээр нь хожиж ижил плей-оффд орно гэсэн бодолтой тоглох шаардлагатай боллоо. Энэ бол одоо тэдний удирдлагын 11 дахь тоглолт 2 хожиж 8 хожигдсан өмнө. Эсвэргээрээ Amazon бол 9 хожигдсан байсан 10 дахь тоглолтоо хийж байгаа. Ингээд удирдлагын 10 дахь хожлоо авах нь нэгэнтээ ойлгомжтой болж ийн гэж хэлж болох байхаа бид нар. За 2 хожигдоо бол хоёуланд нь 10 багийг хоцсон байгаа. За өнгөрсөн үйлрлийн хагас шигшээ шалгарч исэн маш одоо хүнд өрсөлдөгчд. Тэгэд 10-ыг буулгаж авч ийн гэдэг бол бусад багуудын эсрэг ч гэсэн тэдэнд боломж байсан. Ялангуяа ихтүүгийн ерөвсүүдийн эсрэг тэд баазраар хожигдож илоо. За нэмээд алтан одыг бас эцсийн мөчөд тоглолтоо алдаж хожигдож илоо ч гэдэг юм уу. Ийм дүр зургууд бол харагдчихсан. За шүүгчд бичлэг ухрааж үзэж байгаа. 77-34 ярцаатай 43 онооны зөрүү үүсчихсэн явна. Шууд Шууд амжилтын платинум ивент тэгш таны дижитал аяллаа ихтгэл түнш IT Zone та компьютер принтер ухаалаг төхөөрөмжүүдээ IT Store-оос судалтай аваарай. Зя шүүгчд Amazon-ст бөмбөгийг үлдээсэн 5 минутын хугацаа үлдсэн дөрөвдүрийг дуусгал. За хулангийн 30-аас дээш оноо авах уугүй тийхс үдрэглэж байгаа. Болор Эрдэнэ 3-аас ижлээ. Ээлж 1-3 оноо 13 тоноогоо авсан Баатрин Болор Эрдэнэ. За Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн бас томоохон төлөөллүүдийн нэгтэй Болор Эрдэнэ тэгэл байх. Улан хатгаад Эрдэнэ маа самраа авсан. Улаан 27 оноотой байгаа. Зүүн 45 дээр чирсэндээ дамжуулт ирхэл юм бол энэ шийдэхэд бэлэн байгаа гэж хэлж болох баах. Доошоо өгсөн Эрдэнэ maaтай ойлголцсонгүй бөмбөг алдчихлаа. Шууд дамжуултын голд ивент тэтгэгч Coca-Cola ундаага угаад шинэ жилийн хүслийн жагсаалтаа iCoke application руу илгээх боломжтой. За Coca-Cola бол яг энэ урамшууллыг жил болгон зарладаг тийм ээ. Тэгээд үзэгчд маань LED-ийн бас iCoke цэгийн мэнийг мэддэг болсон болов уу гэж бодож байна. Алтайгийн довтлохын дээр алдаа гарсан. За их л ачаал авсан байгаа харагдаж байна да Алтай. Amazon шиг энэ өндөр бэлтгэлтэй эрчтэй багийн эсрэг тоглохоор бас маш их энерги зарцуулж байна л да. За Бэмчаа орж ирлээ. Эрдэнэ маа сэлгээний сандал руу шилжсэн. Тэгээ бүрэлдэхүүн үнэхээр зузаа юм аа. Сэлгээнээс гарч ирж байгаа юм л да. Бэмчаа байна. За тэгээ цаана боломжтой тоглогчд гэх юм бол дэлгэрэх бас байгаа. За дэлгэрхийн хувьд бас удаан хугацааны бэлтгэлийн дараа хөнгөн бэлтгэлд ороод ирсэн. Эхэлсэн ийм мэдээлэл бий. За харамсалтай нь Болор Эрдэнэ тухайд бид дахиад нэг сарын хугацаанд харахгүй юм байна шүү дээ. Тийм бараг сар орчим юм. 2-3 7 хоног гэж байна. Магадгүй сайн байх юм бол 2-7 хоногийн дараанаас бэлтгэл хийгээд ороод ирэх баха. За энэ жилээс Улаанбаатар Amazon-сын 3 багт нэрлэгдэж олон ч одоо гадны тоглолтууд явсан. Булангийн довтлогоо оновчгүй Бямчаа 2 дахь боломжийг үүсгээд довтлогоо оновчтой нэмээд алдаа салгаж байна. Энэ тоглолтын эхний оноогоо авлаа. Өнгөж орж ирэл оноогоо авлаа да. За Алтайгийн алдаа байсан юм байна. Улан харин бас их хэлбэрхэн довтлогоо алдж байна.
Алдааг нь залрууллаа бимч яв. За тэгээд дүүгээ их хөөрхөө өхөрдөж штэ бол ингээд. Эцэг чинь талбай дээр тэгээд тэгээд маш гоё байна да. Энэ бүх хүүхдүүд хуланг одоо аниг гэж дууддаг гэхээр үнэхээр залуу байгаад энэ Улаанбаатар намаас Улаан боллыг 26 настай шүү. Алтай. Гэрэлмаа Рашидсан шилдэг номчтой энэ тоглолт анх удаага олон шилдэг гэрэлмаа номчтой болж байна. Явахгүй байсан оноо эцэст нэг юм ахлаа. 38 82. Улан доошоо өгсөн өмнөх шилдсээр боолор цэцгэл балгасан. За энэ үгээ тэгээд завсарлага захиалж байгаа маань зүгтээ 3 минут 10 секундын хугацаа тоглолтод үлдсэн. Завсарлагын дараа игээд болцъя. Шууд амжилтын Platinum Event тэтгэж спортыг дэмжиж Toyota-гийн Albion-ны дилер Top Motors тоглолт үргэлжилж байгаа 3 минутын хугацаа үлдсэн. Өнгөрсөн улирлаас хойш Amazon багийнхны талаарх бас статистикаа үргэлжлүүлэе гэж бодож байна. Грэсберг 24-25 оны улирлаас хойш хамгийн өндөр оноог Amazon-ийн нэрийн өмнөөс тоглож бичүүлсэн тоглолт юм байна. Плей-оффд түүний 39 оноо 10 самбартай даблыг 2 сарын 11-нд гүйцэтгсэн. За тэгээд улирлын тоглолтод гэх юм бол ариун цэг 1 сарын 11-нд болсон тоглолтод тэр 38 оноо 13 самбар 66.7%. Тэр түрүүний Крисбергийн тэр 39 оноо авдаг нь 70% тоглохыг гүйцэтгэлтэй ш. Тэрийг санаалах аимшигтай үзүүл. За тэгээ бас Amazon-соос ариун цэцэг өнгөрсөн плей-оффын тоглолтод тэр 2 сарын 11-нд тэр Крисбергтэй цуг энэ хоёр тоглогч онцгойж ирснийг маш сайн санаж байна. Хоёулаа 35-аад дэш оноо авч ирсэн. Тэгээд тухайн тоглолтод ариун цэг бас 35 оноо 9 самбар авахдаа 54%-тэй давталсан. Нийлээд 74 оноо. Тийм. Тэгээд ийм л тоглолтыг үзүүлж байлаа. Тэгээд Грэсберг 30-аас дэш оноо авсан тоглолтод плей-офф дээр ээж дараалан байгаа бол Амари Робинсон харин өнөөдөр 25 оноо авсан. Тэли Чонг 25 оноотой гээд араас нь бичигдэж байна. За, онлатрын улан 28 оноо 30 оноо хүрэх боломж байна. Магадгүй бас 2 минутын хугацаанд өндөр гүйцэтгэлтэй ажиллах юм бол 40 оноонд хүрэх боломж байна шүү дээ. Шидэлтүүд өндөр хувьтай унах юм бол Amazon-с суланг бас талбай дээр байлгаад байгаа нэг сонирхолтой. 30-аас дээш оноо агуулгаж ийн гэж одоо бодох та өөрч одоо. За энд Хинермагийн дамжуулалтаар Алтай 2 оноо авсан. Алтайгийн довтлооны ур чадвартай юу ярих вэ? Одоо түүнийг яаж багтаа суусгаж нэгтгэж суллаж шидүүлжтэй ашиглах вэ гэдгээс л их зүйл хамаарах бах. Болор цэцэг цаашаа өгсөн. Инглингийн шийдэлт нь оновчтой боллоо. Ямар өндөр хөргөж шидвэ. Бараг камерын өнцгөөс гарангаа алдлаа. Зэрэгэд Wings-ийн довтлохоо гэрэлмаа. Таслах ойрхон байсан болор цаад хамгаалтанд шилжлээ. Нэрмаа зөрөөд хөөргөө довтлсон оновчгүй Алтай самбраа авлаа, задлаа, гэрэлмаа. Гайд нэг дамжуулт. Нэрмаа шидсэн шийдэлт нь оновчтой боллоо. 45-87 42 онооны зөрүүтэйгээр Amazon-с бол яг л үлрэлийн тэр дундаж онооны зөрүүгээ бол барьсан хэвээр л байна. Улан бөмбөг алдагдахад өгсөн. За буцаад улан дээр ирлээ. Дамжуултууд явсаар байгаа болор цэг доошоо өгсөн сувсул зогсож байгаа болорыг 24 дуусахтаа зэрэгцээд олж өгч чарлаа. Болор цэцгийн дамжуултууд өнөөдрийн тоглолтын хамгийн онцлог зүйлүүдийн нэг нь байлаа. 44 онооны зөрүү, за 50 онооны зөрүүч одоо үүсэх боломжтой шүү дээ. Алтай шидсэн, шилд оновчгүй хулангийн самбар өнөөдрийн тоглолт дуусаад ирнэ. Манай телевизийн графикч энэ за хулангураа шидсэн. Шидэлт нь оновчтой болсон. 30-аас дээш оноонд энэ өдрөл анх удаага хүрж байгаа нь Улаанбаатарын уулан онцгой нэгэн тоглолт нь үргэлжилж байна. Олон тоглогч дээр статистик мэдээллийг манай телевизийн графикч дээр бэлдэх хэрэгтэй болж байгаа шиг байна. Тэгж юм. Гэрэлмаа Алтай дундаас Алтайгийн шидэлт оновчгүй
За Ирнэрмаа бөмбөгийг авсан. Гэрэлмаа нэг төхөж аргалсан. Гэхдээ инхлэн хаалтыг тавьчлаа Гэрэлмаа дээр. Булан 9 секунд үлдсэн. За бөмбөгийг бариад дуусгах баха. За ингээд үзэгчдээ Улаанбаатар Амазонс багийн гайхалтай амжилт үргэлжилсээр байна. Тэд улиралд ганц ч ялагдаагүй 10 тоглолтод энэхүү 100% амжилттай хожлоовлаа. За энэ тоглолтын гол баатар нь мэдээж хулан ариун цэцэг Амари Робинсон гэх тоглогчид байлаа. Туудахгүй манай талбайн сэтгүүлч номлон тоглолтын шилдэгээс ярилцлага хулн үзэгчтэй. Ярилцлагын дараа бидэнд 2 тоглолт үлдэнэ. Та бүхнийг Улаанбаатар Амазонс багийн тоглогч хулантай уулзуулаад байна. За улирлын 10 дахь хожлоо авлаа. Мөн өөртөө 7 тоноо болсон Захын Брод